Орой өнөөдрийн үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Өнөөдөр манай мэдээллийн хөтөлбөрөөр ингээд та бүхэнд эхнийхээ мэдээллийг дуулгая. Улсын хурлын байнгын хороод өнөөдөр хуралдаж засгийн газрын гишүүдийг нөхөн томлох асуудлаар хэлэлцлээ. Байнгын хороод сайдад нэр дэвшсэн гишүүдийг 60-аас 100% саналаар дэмжиж улсын хурлд асуудлыг шилжүүлсэн байна. Тухайлбал Төсвийн байнгын хороо хуралдаж сангийн сайдад ардчилсан намаас нэр дэвшсэн улсын хурлын гишүүн болрыг 100% саналаар дэмжсэн юм. Улсын хурлын гишүүн болор давхар Төсвийн байнгын хорооны дараагаар ажиллаж байсан нь сангийн сайдад нэр дэвших боломжтойгоор барахгүй улсын төсөв хөрөнгийн нөхцөл байдлыг сайн мэднэ гэдэг утгаар нь Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн юм а. Тэгвэл эдийн засгийн байнгын хороо хуралдаж хөдөлмөрийн сайдад нэр дэвшсэн улсын хурлын гишүүн Баяр сайхныг 100% саналаар дэмжсэн бол барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн улсын хурлын гишүүн Баян Сэлэнг, зам тээврийн сайдад улсын хурлын гишүүн Зоригт нарыг гишүүдийн 60-аас 70% саналаар дэмжсэн юм а. За улсын хурлын гишүүнээр 2 удаа сонгогдсон ажиллаж байгаа төрийн албанд 9 жил ажилласан юм хүн байна. Мөн засгийн газраас төвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг нь тус харгалзан мөнх чулууны зорилтыг зам тээврийн сайдын албан тушаал томилуулахаар та бүхэнд танилцуулж байна. Иргэний нисэх төмөр замыг анхаарсан ийм үйл ажиллагаа бол сүүлийн хэдэн жилүүд маш их явсан. Тээврийн салбар, авто замын салбарыг бол хайсан байгаа шүү дээ. Энэ асуудал дээр та ер нь юу гэж бодож байна? Энэ дөрвөн салбарт энэ яам тариалагдгийн дөрвөн асуудлыг та ер нь бүрэн зохицуулж чадах уу гэдэг асуудал тодорхой хариулт авмаар байна. Эдгээр зүйлүүдтэй уялдуулаад энэ дэд бүтцийн салбарын яамдуудтай бол нэг тоор ажиллаж ирсэн. Тэр дотор ажилтдаг мэргэжлийн улстай. Тийм болохоор таны түрүү ярьсан тэр салбар чиглэлүүдийн талаарх мэдээлэл сайн бий. Улсын хурлын байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар шударга сэвслээс нэр дэвшсэн улсын хурлын гишүүн Батцэргийг байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад 100% саналаар дэмжсэн бол улсын хурлын гишүүн Оюнбаатрыг шадар сайдад нэр дэвшүүлж гишүүдийн олонхонд дэмжснээр энэ асуудлыг улсын хурлын чуулганаар хэлцгэр болсон юм а. ТВ-с Ариун Туяа Ариун бол мэдээллээ. Сар гарын хугацаанд эзэнгүй байсан яамдуудад өнөөдөр сайд томиллоо. Монгол Ардын намын 6 сайдын оронд ардчилсан нам болон шударга сэвслийн бүлгээс 6 хүнийг сайдад нэр дэвшүүлсэн. Улсын хурлын ээлжид тус чуулганаас хүргэе. Улсын хурлын чуулган өнөөдөр хуралдаж засгийн газрын 6 сайдыг нөхөн томилох асуудлыг хэлэлцлээ. Шийдлийн засгийн газарт шадар сайдаар ажиллахаар шударга сэвслээс нэр дэвшсэн улсын хурлын гишүүн Оюнбаатрыг улсын хурлын гишүүдийн 80.7% саналаар шадар сайдад томилсон юм. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад шударга сэвслийн бүлгийн дарга Батцэргийн нэрийг дэвшүүлсэн. Улсын хурлын гишүүд зайсангийн айлуудын газрын асуудал болоод төрийн залгамж халаа доктортой байлгах, нөгөө талаар байгаль орчинд учруулсан хохирлыг улсад нөхөн төлөвлөх, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх зэрэгээр хууль хэрэгжүүлэхийг гишүүд захиж байсан юм а. Яагаад тэгэхээр засгийн газрын орон гарсын энэ асуудлууд бол ээлжид бус чуулганы төгсгөлд бол шийдэгдсэн. Тэгээ одоо энэ ээлжид бус чуулганаар хилцээд явж байгаа ийм асуудлууд. Ер нь бол ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлуудыг ч тэр ээлжид бус чуулганы үед яах юм, ээлж чуулганы үед тавиул яах юм, огцруулах асуудлыг тавиул яах юм гэдэг бол бүгд зохицуулттай. Энэ сайдын орон гарсан гэсэн энэ хуулийн зохицуултуудын ямар нэг одоо наривчилсан зохицуултууд бол байхгүй маа. Зүгээр амьдрал дээр одоо жишээлбэл ээлжид чуулганы төгсгөлд нэг сайдыг огцруулах асуудал тавьж шийдчихэд тэгээд шийдэхгүйгээр ингээд одоо 10 сарын 1 эсвэл 4 сарын 5 хүртэл явчихад энэ хуулийн одоо үйлчлэл яах вэ гэдэг асуудлаач бид нар бол амьдрал дээр яаж зохицуулах уу гэдэг бол хийгдэг байгаа. Миний харьяалалд байх тэр салбарууд дээр бол цахилгаан хариуцлага зохион байгуулалтыг эрс сайжруулна. Монгол улсын төрд ийм туршлага бий. Ам ажлын нэгдийг хангаж ажиллах ёстой. Тэгээд хамгийн гол нь өнөөдөр Монгол улсын төрийн бүх байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой, нэгдэл бодлоготой харилцан дэмжиж ажиллах ёстой. Ийхүү улсын хурлын гишүүн Батцэргийг байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад гишүүдийн 88.8% саналаар дэмжсэн юм. Харин 6 сайдын орыг залгуулж байгаа ганц эмэгтэй болох улсын хурлын гишүүн Баян Сэлэнг барилга хот байгуулалтын сайдад нэрэн дэвшиж гишүүдийн 70% саналыг авсан юм а. Бидний хуралд байгаа 76 гишүүнийг амьдралын их сургууль, нэг их сургууль сурж байгаа, төгсөж байгаа ийм хүмүүс л гэж үздэг. Бид нэр мэрэгчлээ мэрэгчлэхгүй эсвэл яг энэ салбарын бус гэдгээс улсын хурл дээр орж ирж байгаа бүх хууль, бүх үзэл баримтлал, бүх төрлийн бодлогын баримт бичгийг олуулаа ярьж байгаа л бид нар гаргадаг. Энэ танхим дотор нэг бүрийн эрхийн хугацаанд чанагдсан хүн бол
яг л энэ бүх мэрэгжлийн нийгмийн амьдралын бүх хүмүүсийн салбарын хүмүүс ялгаагүй энэ асуудалтай чанагдаад гардаг шин. Би тийм учраас энэ засаг төрийн доктортой байдал энэ цаг үеийн энэ асуудалтай хэцүү байгаа энэ цаг үеүүдийг авч гарах энэ салбаруудыг аваад явчих хүмүүс гэдгээр нь би энэ дотор яг тантай адилхан биднэртэй адилхан тохоо төвшөө сууж явж байгаа өөрсдийнхөө нэгийг л нэрийн дэвшүүлж орж ирсэн. Бид нэр хин хэнийг муу сайн эдэр гэдгээр дүгнэх юм бэ? Ийм эрхийн дотор байгаа 76 гишүүний хинтэн ч байхгүй гэж бодож байна. Айдал төрийн бодлого үйл ажиллагаа уулзалгамж чанараа хадгалж явах ёстой. Энэтэй холбоотойгоор бол одоо дутуулсан ажил байвал судалж байгаад хуульд нийцүүлээд шийднэ. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсад аль бие усны айлчлал хийж байгаа. Түүний нислэгийн цаг тулсан тул ерөнхий сайд чуулганыг орхин гарч үлдсэн 3 сайдын томилгоог Шадар сайд Оюунбаатар гардан хийхээр болсон юм а. ТV9-тэй Ариун Туяа Аримбол мэдээллээ. Хэдийгээр өнөөдөр шийдлийн засгийн газрын 6 сая томилогдож төрийн ажил цэгцрэх дүр зураг харагдаж байгаа ч нөгөө талдаа сайхан бэлгийн засгийн газар удахгүй огцорно гэдгийг зарим улс төрийн номод тодтголоо. Учир нь ардчилсан намын фракцуудын тохиролцоо богино настай буюу тэд дахин шинэ засгийн газрын төлөө тэмцэж эхэлнэ гэхээр улс төрийн хүрээнд хөвөрч байна. Монголын ард түмэн ардчилсан намд итгэл хүлээлгэж төрийн эрхийг өгснөөр засаглалын ямралд өртөж засгийн газар хэдхэдэн удаа огцордог эцэст нь ард түмэн улс орон хохирж үлддэг түүхт автагдаж явна цаашид ч үргэлжнэ гэж судлаач сануулж байна. Учир нь удталд үнсэн шийдлийн засгийн газрын 6 сайдын томилгоо олон хүн таатай санагдаагүй. Шударга сэвсээс томилогдсон 3 сайдын хувьд ардчилсан намын тавьсан шаардлагыг биелүүлж өөр сонголтгүйгээр томилгоо хийсэн гэж байгаа бол ардчилсан намын хувьд 3 сайдын суудлын төлөө 5 фракц зөрчилдөж байж нөлөө бүхий фракцад тооцогдох мүүд нь сангийн сайдар болрыг шонхор фракц гардгүйгийн баяр сайхны хөдөлмөрийн сайдаар мох фракц зам тээврийн сайдаар мөнх чуулганы зоригтыг томилж чаджээ. Гэхдээ ардчилсан намын доторх фракцуудын анх нэр дэвшүүлсэн хүмүүсийг гүйцэтгэх засаглалын тэргүү өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас сайхан бэлгийн шийдлийн засгийн газарт огцрох магадлал өндөр болж байгааг тайлбарлах хүмүүс бий. Сайхан бэлгийн засгийн газар бол огцрох магадaltaй засгийн газар гэдэг бол бид нар бол хавраас хараад сайхан бэлгийн засгийн газар огцруулах ёстой байна гэсэн улс төрийн шийдэл төрсөн байна. Ардчилсан нам өөрсдөө зоригтой шийдвэр гаргах юм бол тийм ээ. Засгийн газар огцруулах шинэ засгийн газрыг одоо амар жаргалаар толгойлуулаад явах нь ирээдүйд энэ намд нь өгөөж таахгүй гэсэн л ойлголт байна. Ардчилсан намын фракц бол үзэл баримтлагаас илүү эдийн намд нь олон намууд нэгтдсэн. Тэр хувь хүмүүсийн хоорондын харьцаа нь хадгалагдаад яваад байдаг. Яг гэвэл эдийн нам чинь шинэ хүмүүс орж ирэхгүй шүү дээ. Уг нь ардчилсан нам намаа нэгтгэнгүүтээ удирдлагуудаас солиод шинэ улсууд гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж эн чинь нэгдсэн нэг нам бол. Тэгэхэд нөгөө гоочин намуудынх нь хүмүүс нь яваад байдаг. Тэд нар өөрсдийнхөө хүмүүс хойноос нь боожуулаад ахаар эдийн нам мөнхийн фракцтай нам болж байгаа байхгүй. Зээнх бол одоо фракцгүй нам болно гэж ярина гэдэг чинь өөрийнх нь намын учир шалтгааныг ойлгохгүй шүү дээ. Улс төрийн дүгнэлт хийж чадахгүй. Фракц бол нам доторх үзэл баримтлал нэгдэн хүмүүсийн нэгдэл. Гэтэл нам доторх фракцаараа тэргүүлдэг эрх баригч ардчилсан намын хувьд фракцыг албан тушаал эрх мэдэлд хүрэх хүмүүсийн нэгдэл болгож үр дүнд нь ардчилсан намд итгэл хүлээлгсэн монголчууд засаглалын ямарлаас гарч чадахгүй байна. Төрийн дээр нам гарч фракцын тэмцэл хурцдсан өнөө үед өнөөдөр шийдлээ олсон засгийн газар маргааш бутарч мэднэ ерхий сай сайхан бэлэг засгийн газраа огцруулах авахаа өөрөө бэлтлээ гэдгийг хэлэх хүмүүс олон байна. ТV9 мэдээнд Батсүрэн Алтан гэрэл мэдээллээ. Улсын хурлын хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийг хүлээн авах хэсэг асуудлыг хэлэлцсэн юм. Улсын хурлын хаалттай чуулганаар хэлэлцсэн уг асуудлыг Улсын хурлын хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцсэн юм а. Улсын хурлын гишүүд өршөөлийн тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоргийг хүлээж авахаа мэдэгдээд байгаа. Энэ ч утгаар өнөөдөр Улсын хурлын хууль зүйн байнгын хороо өршөөлийн тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоргийг хүлээж авах хэсгийг хэлэлцсэн юм а. Энэ үеэр гишүүд ерөнхийлөгчийн тавьсан хориг ойлгомжгүй олон талыг хамарсан байгааг хэлсэн юм. Мөн авилгатай тэмцэх газраас 112 хүнд хамаарах 350 тэрбум төгрөгийн хохирлыг усад учруулсан гэдгийг зарласан юм а. Гэвч өнөөдөр эдгээр хүмүүсийн нэр болоод хийсэн хэрэг тодорхой бус байсан юм. Улсын хурлын гишүүн Оюунбаатар хоригийн асуудлыг хаалттай гормоор хэлэлцэх санал гаргасан ч гишүүд дэмжээгүй. Тэгвэл 9 дээр хориг тавих юм бол тэр 9 дээрээ л өөрчлөлт оруулна шүү дээ. Яг л улсын хурлын гишүүдийг өөрсдийнхөө баталдсан энэ хуулинд өршөөлт хамаарахгүй гэсэн зүйл ангиудаага чөлөөлөө тавьчихна гэж бодож байгаа. 5 дээр мөн адилхан. Хэрэг тавьсан бол бид 9 дээр нь өөрчлөлт оруулна. 5 дээр нь өөрчлөлт оруулна. Өөрчлөлт оруулахдаа бид нэг хууль тогтоогчдол хууль тогтоох бодлогынхоо тэр зарчмыг л барина шүү дээ. 31-9 дээр болохоор хоргийг хүлээж авсантай холбогдуулан хууль улсын хурлын бусын шийдвэрт нэмэлт төрөлд оруулах байгаа. Үндсэн хууль дээр бол яг хоргийг хүлээж авах гэдэг нэр тийм байна байж хүлээж өрөх биш.
Тэгэхээр үнэхээр их хурл хоргийг хүлээгээд аваад авчих юм бол ерөнхийлөгчийн хориг тавьж байгаа үндэслэл нь ч тэр юм. Тэр 4-1-д холбогдох зүйл заалтуудаас нэр дурдсан 7 зүйл ангийг аваад 9-1-3 оруулж нэмэлт төрөлд оруулах. Тэгэхээр бол энэ 31-ийнхаа 9-ыг бариад дэгийн тухай их хурл тэгээ үндсүүлийнхаа нэр тэмээг бариад ингэ явчихад бол болох байхаа гэж. Тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэх ерхий газрын харьяанд өнөөдрийн байдлаар 99 хэрэгт холбогдсон 195 хүн өршөөлт хамрагдахаар хүлээж байгаа бол цагдаа ерхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх албаны харьяанд нийт 689 хэрэгт 1554 холбогдогч өршөөлт хамрагдахаар хүлээж байна. Эдгээр хүн улсад нийт 176 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан гэсэн судалгаа байгаа. Гэвч өнөөдөр өршөөлийн хуульд хориг тавьсан авилга авах, хууль бусаар хөрөнгөжих гэх мэт 7 зүйл ангид хамаарч байгаа иргэдийн нэрийг нээлттэй ил хэлэлцэхийг зарим гишүүд хэлж байсан. Өнөөдрийн байдлаар л гэхэд улсын хурлын гишүүн болд Отгонбаяр нарын хэрэг авилгатай тэмцэх газарт шалгагдаж байжээ. Тэгсэн одоо өнөөдөр их хурл дээр ямар бичиг гэмтэх орж иж байгаа гэхээр нөгөө хүмүүстэй шалгаж байгаа хэрэг тэрэндээ тайлбар авч ирсэн байна. Шууд над дээр хэрэг болоод бүртгэгч гисэн. Харин энэ дотор нь бол яг одоо сайдын хувьд бол хариуцах бол ямар ч үндэс байхгүй юм хэрэгүүд байж байгаа байхгүй юу. Хэрэгч биш те энэ бол та бүхэн бодолтой одоо тийм ээ. Энийг нууцгаа зарлцсан. Тэгээ тайлбар өгч болдгоо, өөрийгөө хамгаалж болдгоо. Тэгээ одоо ингээд энэ хаалттай байж хуралдаад ял тулгаад тэгээ одоо баахан хүмүүс хэрэгдүүлэх нь л дээ. Тэгээ эн чинь 37 он штэ. Хохирогч байхгүй гэсэн үндслэлээр мөрдөн байцааллыг төдөлзүүлсэн байна гэд прокурор бичсэн байна. Эдгээр хэрэгт яатхан бэрийг с сэжигтнэр тооцоогүй байна гэд прокурор бичсэн байна. Тэрийг хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол ингээд сэжигтэн юм шиг гэмт хэрэг хийдсэн юм шиг. Тэгээд хохирогч байхгүй гэдэг үндслэлээр төдөлзүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хохирол байхгүй бол ягаад хэрэг үүсгэж яваад байгаа юм? Авилгатай тэмцэх газрын өгсөн мэдээлэлээр авилга албан тушаалын хэрэгтнүүд улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж мэдээлсэн. Тэгвэл энэ бүхнийг олон нийтэд ил болохыг хүсч шударга зэвслийн бүлэг өршөөлийн хуульд тавьсан хоргийг хүлээж авах хэсэг асуудлаар завсарлага авсан юм а. Тэр 350 тэрбум төгрөгтэй холбоотой хүмүүсийн нэрсийг гаргуулахаар дараагийн асуудал Алтан уяг сайдын өргөн байрсан эрүүгэн байцаан шийдвэрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай уялдуулж өршөөлийнхөө хуулийг хилцүүлээ гэдгээр шударга зэвслийн бүлэгт завсарлага авчина. Өөрөөр хэлбэл улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүн хэлмэгдэхгүй гэх баталгаа өнөөгийн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд харагдахгүй байгаамаа. Тиймээс эдгээр хүмүүсийн нэрийг нийгэмд ил зарлсны дараа өршөөлийн хуульд тавих хоргийг хүлээж авах эсхийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм. ТВ-с Аримтрия Аримбал мэдээллээ. Улсын хурлын ээлжид бус чуулганаар өршөөлийн тухай хуулийг баталсан. За энэ хуулиар хүнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 2000 орчим хүн өршөөлт хамрагдаж 300 гаруй хүний эдлээг үйлдсэн ялаас 2 жилийг хүчингүүд тооцох юм а. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгчийн өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригоос болж төсөвт төвлөрөх далд татваруу төлөгдөхгүй байх нөхцөл үүссэн байна. Улсын хурлын ээлжид бус чуулганаар өршөөлийн тухай хууль болон эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлаад байна. Хууль батлагдсанаар нэг талдаа нийгэмд гэмт хэрэг хийсэн хохирлоо барагдуулсан ялтнууд суллагдах бол нөгөө талдаа далд эдийн засагт байсан татврын олон сая төгрөг улсын төсөвт төвлөрөх сайн талтай юм а. Гэвч улсын хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд баталсан өршөөлийн тухай хуульд Монгол Улсын ерөнхийлөгч хэсэгжилсэн хориг тавиад байгаа юм. Хэсэгжилсэн хориг тавьснаар өршөөлийн хуульд хамрагдах 191 зүйл ангиуд өршөөлт хамрагдах хэсэг нь тодорхойгүй болчиход Нөгөө талаар өршөөлийн хууль, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиуд хоорондоо уялдаа холбоотой. Тийм ч учраас улсын хурлын гишүүд ерөнхийлөгчийн хэсэгжилсэн хоргийг хүлээж авбал эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зарим залтууд хэрэгжихгүй болох нэ. Эдийн засгийн гэмт хэрэгүүдэд оруулаад ирсэн байхгүй. Тэрийг харин ажлын хэсэг боловсронгуй олгоод нягтлаад, наривчлаад гаргацсан. Тэгэхээр одоо ерөнхийлөгчийн тэр байр суурин дээр бол үндслэлгүйгээр хөрөнгөчих гэдэг зүйл залт байгаа. Тэгэхээр тэрийг засгийн газар өргөн бариагүй асуудал орж ирж байгаа учраас энийг бас яаж хэлцүүлэх юм те. Тэгэхээр энийг хэрэгцээ хүлээгээд авах юм бол эдийн засгийн ил тод байдлын тухай хууль чинь эргээд хэрэгжихгүй нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Чи юмаа гүйцэд мэдүүлвөө тэгвэл одоо чамд ял өгнө л гэдэг. Ийм одоо зарчим үйлчлэх гээд байна л гэж. Асуудал маань хүлээж авсан тохиолдолд эргээд одоо нэмэлт өөрчлөлт оруулаад тодорхой асуудлуудыг нь үлдээгээд тодорхойг нь хүлээж авахгүйгээд ингэж явчих. Улам бүрэн бололцоотой байсан. Тэгэхээр их тодорхойг нөхцөл байдал үүсчихлээ. Чуулган бол 9 сарын одоо 18 дуусна гэж захимж гарсан байгаа. 18 хүртэл одоо завсарлагын хугацаа 5 хоног. Энэ хугацаа дуустал одоо бид ямар асуудал хилцэх асуудал болчихлоо өнөөдөр сайд нарт хамжилчих юм бол арталт нь хилцэх асуудал үлдэхгүй болчих чинь.
Тодруулж хэлбэл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар аж ахуйн нэгжүүд нэг удаадаа сайн дураараа тайлангаа шинээр гаргаж өгвөл эрүүгийн болон захиргааны хуулиас чөлөөлөгдөнө гэж заасан. Тэгвэл өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хориг энэ зүйл ангиудыг хэрэгжүүлэх боломжгүй болгожээ. Ингээд үзэхээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд улсын төсөвт шинээр төвлөрөх байсан хөрөнгө буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 30% тэнцэх хэмжээний мөнгө улсын төсөвт төвлөрч чадахгүй болж таарч байгаа юм. Тиймээс гишүүд өршөөлийн тухай хуулийн хоргийг хүлээж авахаас өмнө энэ мэтчилэн бусад асуудлыг харах шаардлагатай байгааг зарим гишүүд хэлж байсан юм а. ТV9 мэдээ аримтуя Аримбол мэдээллээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Батчимгийн зөвлөхөд шүүхээс 16 жилийн хоригдлыг оноосон байна. Учир нь түүний зөвлөх Тайван улсын тагнуулч байсан нь шүүхээр нотлогджээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Батчимгийг хууль хяналтын байгууллагынхан шалгах хэсэг нь тодорхойгүй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Батчимгийн зөвлөх Пагамжавд өнгөрсөн сарын 26-нд эрүүгийн анхан шатны шүүхээс 16 жилийн хорих хялаар шийтгэсэн байна. Пагамжавыг эх орноосоо урвж Тайван улсад улсын нууц мэдээллийг дамжуулдаг байсан гэх үндслээр ялалжээ. Тодруулбал эрүүгийн тухай хуулийн 79-ийн 1 дэх зүйл анги буюу Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадал, хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд илссэн, төрийн нууцыг гадаад улс түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнсан, үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэдэг үндслээр шүүх бүрэлдэхүүн 16 жилийн хорих хялаар шийтгэжээ. Пагамжав нь улсын их хурлын гишүүн Батчимгийг 2006-аас 2012 онуудад Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л Батчимгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн зөвлөх Пагамжав улсынхаа нууц мэдээллийг Тайван улс руу дамжуулдаг болж таарч байгаа юм а. Би одоо өөрөө ч гэсэн одоо сайн ихтэл тодруулахгүй л өөрөө та нарт нөх мэдээлэл олгоо шүү дээ. Таны зөвлөхөөр ажилласан юм байна. Ер нь бол нэлээд олон жил ажилласан. Надаас тайлбар аваагүй. Ер нь бол улсын их хурлын гишүүний ажил одоо зөвлөхийн ажил албан тушаалтаа ямар ч хамаагүй хуваарь орчуулга хийжсэн асуудалтай холбоотой гэсэн тийм л ойлголттой байгаа. Ер нь бол стратегийн судалгааны өрөөлөнд ажиллаж байсан олон жил мэдэх улсууд би бол одоо шалгагдаж тогтоогдох ба. Олон жил хажуудаа зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг улсын нууцыг гадаадынх нь мэдүүлдэг байхад ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Батчимэг өнөөдрийг хүртэл мэдэхгүй өнгөрсөн гэдгээ хэлж байна. Тэрээр хорих хялаар шийтгүүлсэн зөвлөх Пагамжавтай уулзаж нарийн мэдээлэл авсны дараа олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө гэж байгаач зөвлөхөө хууль хяналтын байгууллагад шалгуулж шүүхээс ял хүртэл авчгаад байхад энэ хэргийн тухай мэдэхгүй гэдгийг хэлж байгаамаа. Нөгөө талаар ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Батчимэг 2005-аас 2008 онд Тайван улсын Тайбэй дэх Улаанбаатарын худалдаа эдийн засгийн газрын төлөөлөгчийн тэргүүнийг хийж байсны хувьд Тайван улстай холбоогүй биш харин ч илүү холбоотой болж таарч байгаа юм. Ямар ч тач ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Батчимгийн өөрийн зөвлөх Тайван улсад Монгол улсынхаа талаар мэдээлж нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг хүргэж байсан нь шүүхээр нотлогдоод байна. Тэгвэл энэ хэрэгт ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Батчимгийг холбогдуулан шалгасан зүйл байхгүй гэж байгаач улсын ямар нууцыг гадаадынх нь мэдүүлдэг сэжүүрийг үндэсний аюулгүй байдлын зөвлөх мэдсэнгүй юу эсвэл хууль хяналтын байгууллагынхан жинхэнэ эх орноосоо урвагчийг шалгаж чадсангүй юу гэх асуулт гарч байгаа юм а. ТV9 мэдээ аримтуя Аримбол мэдээллээ. Улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдол саналыг үндэслэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цогтыг огцруулах саналыг улсын их хурлын гишүүн Баасанхүү гаргасан байна. Тэрээр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цогт ёс зүйн зөрчилтэй учраас засгийн газрын сайдаар ажиллах боломжгүй гэж өнөөдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цогтыг огцруулах саналыг улсын их хурлын даргад өргөн барьсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цогтыг засгийн газрын гишүүнээс огцруулах болсон 3 үндслийн талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм а. Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг улсын их хурлын гишүүн Баасанхүү улсын их хурлын даргад өргөн барьжээ. Нийтхэн ингээд сайд болоод явж гин гэдэг бол энэ бүрийн эрхийн хугацаанд нөгөө юугаа хангахгүй байна. Ёс зүйн хариуцлага өөрийг гэсэн дээр амлалтаасаа ухарчжээ. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө гараар Хятадын Монгол гэж бичсэн, өөрийнхөө гараар тусгаар тогтносон Монгол улсын нэр хүндэд халтсан тийм төрийн өндөр дээд албан тушаалтай сайд байж болохгүй гэж үзээд энийг нь одоо ёс зүйн хариуцлагыг үргэлжлүүлж өөрүүлье гэдэг утгаар нь 32 дахь тогтоол болно биз. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн тэгээд дахиад сайд болчвол 33, 34 гэж явж ямар ч байсан энийг Монголын төрийн өндөр дээд албан тушаал хашуулахын төлөө энийг гаргажээ.
Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг улсын их хурал хуулийн дагуу 14 хоногтой багтан хилэлцэх бөгөөд энэ удаагийн улсын их хурлын ээлж бус чуулганаар засгийн газрын гишүүн Баяр Цогтыг огцруулах асуудлыг хилэлцэх ёстой гэдгийг өргөдлийн байнгын хорооны дарга хэлж байсан юм а. ТВ-с мэдээ Ариун Туяа ариун бол мэдээллээ. Үргэлжлүүлэн улс төр нийгмийн амьдрал дахь далд бүхнийг ил болгон хүргэдэг энэ өдрийн нотой ноцтой мэдээгээ хүлээн авч үзнэ. За Төв банк Монгол улсын гадаад төрийн хэмжээ 21.6 тэрбум $, буюу 43 их 8200 тэрбум төгрөгтэй эзэх хэмжээнд хүрлээ гэдгийг анхааруулан зарлалаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн түвшинд үүссэн үрийн хэмжээ Монгол улсын 5 жилийн төсвөөс давсан хэмжээнд хүрлээ. Ингээд бид эх онд нийт төсвийнхөө 50%-ийг энэ хүрийн хүнд төлөх юм бол дараа жилд нийт төсвийнхөө 70%-ийг 3 жилийн дараагаар гэхэд нийт төсвөө тэр чигт нь өрн дөх тооцоо гарч ирж байна. Гэхдээ энэ цаашдаа нэмж үр тавихгүй бол гэсэн тооцоололоор бодож байгаа хэлбэр өөрөөр хэлбэл бид нийт төсвийнхөө ердөө 10 хүрэхгүй хувиар амьдрах тавилантай болж таарж байна. Ард иргэдээс өчнөө нэр төрлийн татвар авч шин татаасуудыг бий болгож бүхнийг иргэдийн нуруунд дээр өрүүлээд олж төвлөрүүлсэн төсвөө зүгээр л өрн дөгчдөг бос болж таарах нь энэ бол эрх баригчдын гавья. Ердөө 3 жилийн дотор наашаа гэсэн болгоноос нь их баг ямар ч хэмжээгээр хамаагүй зээлх мөнгөл байвал аваад байх ёстой гэсэн ганцхан бодлоор явсаар одоо дааж давшгүй хөрөнд Монгол орныг битүү хөлүүллээ. Хамгийн харамсалтай нь эрх баригчид энэ өрөндөө огтхон санаа зовсон шинж алга өшөө бүр нэмээд авчихъя. Тэгээд төрүүлж тавьсан өрөөрөө сүулт тавьсан өрөө төлөөдвэ. Хүүн өсөж дийлдэхэ болоод ирэхээр нь хүүхдүүддээ өвлүүлээд өгттэй ч хийгсэн байдалтай асуудалд хандж байна. Монголын ирээдүйн хооч үе маань энэ засгийн буйнаар хідэн үеэрээ төлөөд ч дарж дийлэхгүй тийм өртөө л үлдэх юм байна. Манай улсад хамгийн өргөн хүрээтэй хөгжиж байгаа салбар шиг бие даасан статустай бүлэглэлийг change сүлжээгч тодорхойлдог болоод утсан. Хамгийн байж болох амар хэлбэр аргаар мөнгө олж хамгийн их үнэ хөөрөгддөг тэр хэсэг change-ууд төрийн зохицуулалтаас бол гадна үлдэж чаддаг гаргуун дуршлагтай. Бүтээгчдээс нь илүү их ашиг болж хамгийн бага хариуцлага хүлээж хамгийн монопол байдлыг үүсгэж байгаа ч change сүлжээ өнөөдөр монголчуудыг хоосон хонуулах уу, хоолтой байх уу гэдгийг шийддэг болчиход байгаа. Жишээ нь хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангах зорилгыг хөрсөн дээр нь хэрэгжүүлж хэдэн сараар талбай дээр ажиллан нуруу тэнийхгүй шахам зүтгэсэн ногоочд Багсын 8-ачдад 1 кг төмсийг хамгийн дээд тал нь 300 төгрөгөөр л өгдөг гэж байна. Гэтэл шүн өдргүй ажиллаж нойр хоолгүй зүтгэж тодорхой зардал гарган ургацаа хурааж авч ирсэн тариа ногоочдоос төмсийг баг үнгүй шахуу авсан чэнжүүд үдсгэлэн худалдаан дээр хямдруулаад 1300 төгрөгөөс буулгахгүй зарж байна. Нуглан гэхэд бүхэл бүтэн 4-5 нуглаж бас болоогүй тариаланчдаас авсан Монгол төмсөө цэврээр нь зарчихгүй хятад төмсдөө холдог. Ингэж завсрын бизнес хэдгөгчснөөс өнөөдөр үнийг хөрөгдөл гэдэг зүйл үүсэж байгаа. Хамгийн гол нь тэрнийг нь зохицуулдаг төрийн зохицуулалт гэж юм алга. Тиймдээ ч change-ийн сүлжээ монголчуудын амьдралыг тодорхойлж байдаг гол хүчин зүйл болчиход өгшгүй. За сүүлийн үед нийгэмд гарч байгаа одныг цочрдуулсан гэмт хэрэг өсвөр насныхан холбогдох нь их болжээ. Эцэгчүүдийн хараа хяналт сул өсвөр насныхны хүмүүжүүд ухамсаралд ороо байдалтай холбоотой гихчлэн олон тайлбарыг л хэлж ярьж болно. Өсвөр насныхан мансуурч зочд буудлуудаар хоногдож элдв гаж зуршилт донтож түрүүжин дэлбэрч зарим нь өндөрлсөн газ шар цавуунда хордож амнасаа алдлаа. Асуудал ингээд дуусахгүй. Сүүлийн хэдэн жилийн туршид өсвөрийн ихний дунд амиа хорлох үзэгдэл өсөх хандлагатай болсон. Харин энд зөвхөн нийгмийн байдал эсвэл эцэгчүүдийг эзэмлэх бус харин тэдний сэтгэл зүг төлөвшүүлж жинхэнэ утгаараа хүн болох эхлэлийг нь тавьж өгч байгаа. Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй гэдгийг дахин тодтогч хэлмээр байгаа юм. Саяхан боловсролын сайдад хандсан нэгэн Ахмад багш ерөнхий боловсролын сургуульд тэр дундаа ахлахынгийн сурагчдад тусгай програмаар сэтгэл зүйн хичээлийг оруулдаг болвол яасан бэ гэж хэлээд буруутчихсан. Зарим нэг нь элэг дог хийж, зарим нэг нь хүүхдүүдийг сэтгцэн эмгэгтэй гэж үзлээгээд бөөн зарг хийж байсан. Гэхдээ энэ эмгийг биш эрүүл сэтгэл зүг төлөвшүүлэхэд хамгийн чухал арга хэмжээ байж болохоор байсан гэдгийг бодож ойлгосонгүй. Хяналтгүй, хууль нь хэрэгждэггүй юм улс оронд дэлгүүрүүд бага насныханд архиа зарсаар л бай, газаа худалдсаар л бай. Ашигын сэтгэхгүйгээр асуудалд хандах байдал нь байгаад үед энэ зүйл цэгцэрнэ гэж бүтэхгүй юм шиг байна. Өгөөжийн хөрөш нэр төрлөө нэмэгдүүлэн